За энэ их маш чухал санал байна. Намжим гишүүний гаргаж байгаа санал. Би бас л нэг кейс ярих гэж байна. 2020 онд багш нарыг одоо орон сууцчуулна гэд Монголын багш нарын шин 100 зөвлөлдөх зөвлөл ногоо хөгжил гэдэг ийм кампанитай нийлээд 1000 гаруй багшийг одоо орон сууцнд оруулна гэсэн нэрийдлэр энэ дээр зөвхөн багш биш бас эрүүл мэндийн салбарынхаа орсон байгаа соёл урлагийн салбарынхаа орсон байгаа. Ингээд бараг 3-4 мянган хүний одоо хохирлолтой 10 гаруй тэрбум төгрөг бараг болсон гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээ эндээс бол 1000 гаруй манай багш нар бол нэлээд олноороо орсон. Тэгээ энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр өргөдөл гомдлоо өгөөд шалгуулахаар ингээд хэрэгсэхгүй ингээд хаяад байна. Мөхтэй гишүүнээ одоо энэ дээр та дуураач гэсэн. Тэгээ би одоо хаашаа дуурахаа мэдэхгүй явж байгаад өнөөдөр харин Номжим гишүүн маань яг гоё захтансан газар майжна гэдэг шиг маш зөв санал оруулж ирлээ. Тэгээ энийг бол одоо би бас энэ Монголын багш нарын төлөөл болж энэ их хурл сууж байгаа гишүүний хувьд энэ Номжим гишүүнтэйгээ хамтраад энэ ногоо хөгжил гэдэг энэ луур заллингийн компанийг бүр энэ өргөдлийн байнгын хорооноос бүр юу яагаад цагдаагийн нэгдүгээр хэлтсээр өгсөн тэр багш нарын санал гомдлыг татаад энийг бүр нэг ажил болгомоор байна. Энэ бол маш олон хохирогчтой. Тэгээ зарим нь хөөрхөн амтаа одоо хүртэл мөнгө өгөө явж байгаа юм шиг байгаа. Тэгэхээр энийг бол бүр зэгцлэхгүй бол энэ ногоо хөгжил гэдэг компани бол ямар ч барилга бариагүй бүр энийг надтай холбож хүртэл миний нэр хүндийг унгааж исэн ийм кейс бол явж исэн шүү дээ 23-4 оны үед. Тэгээ одоо энэ ногоо хөгжил компанийг тэр багш нарын шин 100 зөвлөлдөх зөвлөл хоёр байгууллагыг бол би шалгуулна. Одоо яг энэ өстой гоё момент гарч ирлээ. Номжим гишүүндээ баярлалаа. Энэ дээр бол би бүр яг ажиллан тултал явна шүү. Ийм байна.